За сайн байцгаана уу? Намайг Мантха огт оюун дээр гэдэг. BSM эслийн төрөлсөн нарын мэргэжлийн эмнэлгийн эмэгтэйчүүдийн эслийн эмчээр ажилладаг. За манай эмнэлэг нь 2013 онд гоо сайхны нөхөн сэргийх эслийн эмнэлгийн чиглэлээр бол ажиллаж ирсэн. Одоогийн байдлаар бол үндсэн 6 чиглэлд бол салбарлаад үйл ажиллагаагаа өргөжүүлж явж байгаа. Тэгэхээр Монгол улсад бол яг их барих эмэгтэйчүүдийн салбар дотор бол их барих болон жирэмслэлтэй холбоотой одоо тусламж үйлчилгээг үзүүлэх энэ салбараар бол маш сайн хөгжиж гисэн, олон улсын жишгт хүрчихсэн хөгжил сайтай ийм салбар байна. За энд үүнээс гадна яг эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ бол бас харьцангуй сайн хөгжсөн. Харин эмэгтэйчүүдийн салбар дотроо ураг гинеколог буюу яг нөгөө арц загварын булчингийн үйл ажиллагааны сулралтай холбоотой ханиаш найтайхан шээс алддаг, за өвтрөөний булчингийн үйл ажиллагаа сулардаг, умаа доошоо унждаг гэх мэтчлэн эдгээр эмгэгтэй холбоотой үүссэн өвчин эмгэгийг эмчлэх, цогцоор нь шийдэх ийм тусламж үйлчилгээ бол харьцангуй бас хаягдчихсан явж байгаа гэсэн үг. Яг энэхүү салбар маань яагаад одоо бас Монгол улсад хөгжөөг байна вэ гэхээр мэдээж яг энэ төрлийн эмч нарын бэлтгэгдсэн байдал бол харьцангуй бас дутмаг байсан. За мөн дээрэс нэг ард иргэдийн дунд ч гэсэндээ энэ төрлийн мэдлэг мэдээлэл харьцангуй маш хомс. Тэгэхээр манай эмнэлгийн хувьд бол бас яагаад энэ салбарыг илүү төлхөө барьж байгаа гэхээр мэдээж нөгөө гоо сайхны мэслийн одоо суурьтай учраас энэ чиглэлээр арц загварын булчингийн үйл ажиллагаа түүнтэй холбоотойгоо илэрдэг шинж тэмдэг эмгэгүүдийг онцлох, за мөн дээрэс нь эмчлэх, за үүнтэй холбоотойгоор тухайн эмэгтэй амьдралын чанарыг дээшлүүлэх гэсэн үндсэн чиглэлтэй явж байдаг гэсэн. Тэгэхээр мэдээж одоо Монгол улсад яг энэ чиглэл маань хаягдчихсан учраас манай Монгол эмч нарын мэдээж яг энэ чиглэлийн мэдлэг мэдээлэл харьцангуй хомс учраас бидний хувьд яасан гэхээр мэдээж өндөр хөгжилтэй одоо улс орноос сурах, за тэдгээрийн ноу хавыг нь мэдэж авах, тийм ээ, Монгол улстай нутагшуулах гэсэн яг үндсэн чиглэлтэй явж байгаа гэсэн. 2019 оноос эхлээд Солонгос эрүүн эмэгтэйчүүдийн эслийн эмнэлэгтэй хамтын үйл ажиллагаа эхлүүлээд одоо өдгөө ингээд 7 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. За тэгэхээр яг энэ хугацаанд бол бидний хувьд ерөнхийдөө Солонгосын одоо тэр доктор профессоруудын яг энэ ураг гинеколог чиглэлээр ажилладаг энэ эмнэлгийн эмчнэрийг авчирж ирээ сар болгон удиралдаа нэг ч юм уу яг Монгол эмчнэр зориулсан олон улсын сургалтыг зохион байгуулах, за мөн дээрээс нь бас эмнэлгийнхаа эмчнэрийг Солонгос улс руу богино хугацаанд болон урт хугацааны сургалтанд орой орхон бас хамруулж мэдлэг мэргэжлийг дээшлүүлээд энэ чиглэлийг бол яг зохицоор нь хөгжүүлж явж байна гэсэн. Яг энэ ураг гинеколог гэдэг салбарыг хөгжүүлэхэд яг одоо эмч бидний зүгээс яг үндсэн чиглэл маань юу байдаг вэ гэхээр мэдээж одоо үйлчлүүлэгчтэй уулзсан, асуун жаавн, үзлэг хийн, за юм дотор хамгийн гол зүйл бол урадинамик гэдэг онцлогыг заавал хийх ёстой гэсэн. За тэгжээж бид нар яг зөв онцлогоо хийсэн тохиолдолд зөв эмчилгээний тактик барина. За ингэж бид нар яг эмчилгээний үр дүн гаргах, үйлчлүүлэгчид сэтгэл ханамжийг үүсгэх гэсэн яг үндсэн юм өрөө тавьж байгаа гэсэн. Тэгэхээр яг энэ ураг гинеколог чиглэлд ер нь юуг авч үздэг вэ гэхээр мэдээж яг нөгөө арц загварын булчин буюу эмэгтэй хүний шээснээс өвтрээ, давсаг гэх одоо эдгээр гурван сүв үйл ажиллагааг хамарсан энэ гурван сүвтэй холбоотой шинж тэмдэг зовир илэрж байгаа тохиолдолд түүнийг эмчлэх, онцлох гэсэн яг энэхүү зохицуул ажиллагаа явж байдаг гэсэн. Яг тухайн эмчид мэслийн одоо аргыг хэрэглэх үү эсвэл эмийн эмчилгээ хийх үү гэдэг эмчилгээний тактикийг боловсруулахад хамгийн гол одоо алтан онцлогоо болж явдаг байхгүй юу? Тийм учраас яг урадинамик онцлогоо байхгүйгээр бид нар бол яг ураг гинеколог салбарыг бол ярих боломжгүй. Яг эмэгтэйчүүд арц загварын булчингийн үйл ажиллагаа нөхөн сэргийх мэслийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд үнд юудээсээ онцлогоо байхгүйгээр энэ цаашаа зөв явах ямарч боломж байхгүй гэсэн үг байхгүй. Жил болгонд ерөнхийдөө яг Монголд орж ирээгүй байгаа шинэ технологиг нутагшуулах энэ үйл ажиллагааны хүрээнд бид нар 2019 онд яг ураг гинеколог чиглэлээр хөгжүүлээд за үүн дээр тохирсон эмчилгээ хийхэд бол мэдээж мини эслинг мэслийн аргыг оруулж ирсэн. За Монгол улсад бол мэдээж уламжлалт болгон хийгдэж ирсэн. ТОВ буюу трансабратор тэп гэдэг хаалгаа бол хийгдчихсэн. За энэ бол харьцангуй одоо 3 төрлийн цэцлэгтэй хийгддэг хаалгаа бол за мини эслэн гэдэг хаалгаа нь бол нэг цэцлэгтэй өтрөөний урд хананд маш бага хэмжээний нэг цэцлэг хийгээд тавигддаг сэтгэн тортой хаалга байгаа гэсэн үг. Мэслийн дараах өвдөл цовир багтай үйлчлүүлэгч маань 1 хоноод эмнэлгээс гарчна. Тэгэхээр эргэн амьдралдаа орох өдөр тутмын амьдралын үйл ажиллагаа алдагдахгүй байхаараа маш том давуу талтай. Мөн дээрээс нь зүслэг багтай учраас өвдөл цовир багахгүй
За ийм маш сайн давуу талтай орчин үеийн мэслийн аргыг бол нэвтрүүлж явж байна. Миний эслэнгийг бол манай эмнэлэг 2019 онд яг ураг юуны рүү нэмэгтэйчүүдийн мэслийн эмнэлэгтэй хамтрахдаа л анх удаа Монголд хийж эхэлсэн. За одоо ингээд одоогоор бид нар маш олон жил Солонгос эмнэлэгтэйгээ хамтраад за миний бие бас Солонгос улс руу хэд хэдэн удаагийн сургалтанд хамрагдаад за одоо бид бол өөрсдөө бас Монголдо заавал Солонгос эмч гэхгүйгээр бас хийгээд сүүлийн 3-4 жил бол тасралтгүй хийгээ явж байна. Манай 2023 оны 8 сараас эхлээд Cervical AI умаа үзүүн хор тавдрын урдл эмгийг эрт илрүүлэх ийм хэмэл оюуханы онцлогыг бас оруулж ирсэн байна. За энэ ямар учиртай аврал байна гэхээр өөрөө маш хөнгөн авсаархан эмчид болон үйлчлэгчид ямар нэгэн зовир байхгүй. За тэгэхээр энэ маань өөрөө 5 секундын дотор үр дүн буюу хариугаа гаргаж өгдөг. Өөрөө 6 саяас 7 сая хүртэлх одоо анх бид нар 2023 онд оруулж ирж байхад бол 6 сая дата мэдээлэлтэй гэж хэлсэн. За одоо өнгөрсөн жил бол 7 сая дата мэдээлэлтэй болсон гэх жишээ нь ерөнхийдөө маш өргөн хүрээний дата мэдээлэлтэй. Үүн дээрээ бид нар хөгжүүлэлт хийгээд ерөнхийдөө явж байгаа гэсэн үг. Одоо яг энэ умаа үзэн хор тавдрын урдл эмгийн онцлогоонд ороход ямар нэгэн гам дэглэн байдаггүй, нас харгалзахгүй, за бэлгийн харьцаанд орж ирсэн наснаас эхлээд хинч орох бүрэн боломжтой. Ямар нэгэн өвдөл зовир байхгүй учраас заавал одоо яг тэр нөгөө стандарт 3 жил тутамд орох ёстой, 3 жил тутам тэр уламжлал ПАВ тестийн шилгээ өгөх ёстой гэдэг юм бол байхгүй. Хинч ирээд хизээч орчих бүрэн боломжтой юм онцлогоо байгаамаа. Манай 2025 оны намраас эхлээд умаа миомыг RFA эмчилгээгээр төлөх юм эмчилгээний аппаратыг бас оруулж ирсэн. Мэслийн тусан жүжиглэгээ үзүүлэхгүйгээр зөвхөн яг тэр миомын зангилааг өндөр давтамжтай долгионоор маш нарийн зүү оруулаад зөвхөн тэр миомын зангилааг дулааны үйлчлэлээр төлөх, за хэмжээг нь нягтршуулах, за үүнтэй холбоотой тухайн миомын цасан хангамжийг нэггүй болгосон учраас миомтой холбоотой илэрч ирсэн босоо шинж тэмдгүүдийг арилгах гэсэн ийм өндөр технологиг бид нар одоо 2025 оноос ихш нэвтрүүлээд бас одоо охид бүсгүүчүүдтэй бас ийм төрлийн тусан жүжиглэгийг үзүүлж явж байна. Тэгэхээр яг манай энэ урогенеклог салбар дотор бас үнэхээр давуу талтай нь юу гэдэг вэ гэхээр бид нар нэг мэдээ алдуулалтаар хэд хэдэн мэслийг хийх бас бүрэн боломжтой байдаг. Тэгэхээр яг миний эслийн одоо тэр давсар сайхан мэслийн эмчилгээ хийх тохиолдол мэдээж шээсний асуудал үүсэж байгаа бол дийлэх тохиолдолд өтрээний унжилттай холбоотой бэлгийн амьдралын чанар буурах, за мөн дээрээс нь хярсан доошлолтой холбоотой өсөх замын халдвар үүсгэж гэдэг юм уу. Энэ төрлийн зовир үүсэх одоо нөхцөл нь ерөөдөө бүрдчихсэн байдаг учраас тухайн эмэгтэйд мэслийн заалт байгаа тохиолдолд бид нар нэг мэдээ алдуулалтаараа өтрээг бас нөхөн сэргээж, өтрээг бариу болгох, антамын үндсэн хэлбэрт нь оруулж өгөх бас юм хаалга давхар хийх бүрэн боломжтой байдаг. За мөн одоо сүүлийн үед гэх юм бол харьцангуй залуу насны охид бүсгүүчүүд маань гадна талын бэлгийн уруулыг бас багасгах хэмжээний хувьд багасгаад одоо гаднад үзмж талаас энэ нь бол энэ харьцангуй бас гоо сайхны хаалга болчихсон гэсэн. Тэгэхээр өөрөө өөртөө сэтгэл ханамжтай байх, үнээсээ ичих, санаа зовох ийм асуудалтай бас бүсгүүчүүд их ирж энэ төрлийн бас хаалганд ордог болсон. Тэгэхээр яг бэлгийн багруул багасгах хаалгааг хилүү ил гаргах, хилүүний арсыг дээш сойх гэсэн энэ хаалгыг бас ерөнхийдөө хамтд нь хийлэгдэг. Тэгэхээр ерөнхийдөө манад бол нэг мэдээ алдуултаараа ингээд 3-4 төрлийн мэслэг бол хамтд нь хийлгэж явчих юм бол мэслийн дараах гам дэглэм нэг учраас шарах идэхэд бүх тент хийгдсэн хаалганы шархууч гэсэндээ зэрэг идэхэд явдгаар бас юм давуу талтай гэсэн. Тэгээ мэслийн дараах иргэн хяналтууд маань бүгд цогцороо явцдаг учраас нэг дороо цогц тусан жүжиглэгийг авах бүрэн боломжтой юм аа. Бид нар бас өнгөрсөн жил бол ерөнхийдөө 2 удаа, энэ жил 1 удаа гэдэг ингээд бид нар нийт 3 удаагийн өтрөөний филлер тарилгын бас эмчилж зориулсан сургалтыг бас зохион байгуулсан байгаа. Тэгэхээр яг энэ хүү филлерийн одоо сургалт дараа бид нар дамжуулаад олон эмэгтэйчүүд бас яг мэслийн тусан жүжиглэгийг сонирхгүй байгаа, мэслийн тусан жүжиглэхээс айдаг эмэгтэйчүүд бас өөр төрлийн аргаар бас өтрийн орон зай дүүргэх, амьдралын чанарыг дэвшүүлэх боломж байдаг юм а гэдгийг бас нэвтрүүлэн явж байгаа гэсэн. Тэгэхээр мэдээж яг энэ дээр бид нар ашиглаж байгаа гол одоо филлер маань яг манай эмнэлгийн албан ёсны AI Media Mongolia байгууллагаар орж ирдэг. Яг Монгол улсад бүртгэлтэй, за тээвэрлэлт болон аюулгүй байдлыг бүрэн хангасан ийм филлерийг ашигладаг маш том давуу талтай юм а. Тэрнээс биш яг одоо өөр одоо бас
одоо байгууллагуудч байхыг бол үүсэхгүй. Одоо нөгөө филерийн аюулгүй байдлаар ингээд алдагчсан, ямар аргаар тээвэрлэлт нь орж ирж байгааг мэддэхгүй, дам аргаар орж ирж байгаа, эрүүл мэндийн тусламж үйлчлэхэд үзүүлэхэд аюулгүй байдал алдагдах хэмжээний ийм ноцтой зөвчлүүд бас их хэмжээтэй сүүлүүд бүртгэж байгаа учраас энэ бүхнээс одоо хайх ямар нэг эрсдэл байхгүйгээр манай хол яг өөрсдөө эмнэлгийн оруулж ирдэг албан ёсны эрхтэй Монгол улсад бүртгэлтэй K-Avra гэх брендийн филерийг ашиглаж байна. За тэгэхээр яг энэ урагинклог чиглэл буюу арц гэрэлэн булчингүй үйл ажиллагааны сулралтай холбоотой үүсэж байгаа шинж тэмдэг зовир маань харьцангуй та эрт хугацаанд онцлогдоод эрт эмчтэр очиод мэрэгжлийн эмчээс тусламж үйлчлэгээ авал бүрэн идэгэх одоо засварл авах бүрэн боломжтой юм шүү. Тэрээс та бүхэн энэ эмэггээ санаа зовоод хэн нэг нь тэлж чадахгүй байгаад насан туршдаа энэ эмэггээр шаналж яваад байх нийгмээс өөрийгөө тусгаарлах ямар шаардлага байхгүй. Тэгэхээр бидний зорилго бол мэдээж яг чанартай тусламж үйлчлэгээг хүргэх. За эмэгтэйчүүдийн амьдралын чанарыг дээшлүүлэх үүднээс хийгдэж байгаа учраас та бүхэн энэ төрлийн шинж тэмдэг зовир байгаа бол заавал мэрэгжлийн эмчид хандаараа бүрэн идэх боломжтой тусламж үйлчлэгээ авах бүрэн боломжтой байдаг юм шүү гэдэг хэлье.